Монгол Улсын ерөнхийлөгчийн зорилго 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дугаар 93 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалд Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгоно. Тулгар төрийн 2227 жил, их Монгол Улс байгуулагдсны 812 жил, үндэсний эрх жилөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 107 жил, ардын хувьсгалын 97 жил, ардчилсан хувьсгалын 29 жилийн ог тус тохиолдуулан Монгол Улсын эдийн засаг болон уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан уулын баяжуулах эрдэнэ төлөвлөрийн мянган ажилтнуудын төлөөлөл болгож, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл, эдвэх зүтгэлтэй ажиллаж ирсэн эрдэнэ төлөвлөр хязгаарлагдмал хариуцлага компанийн өрмийн машинч Батхүүгийн Батбаярт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, хөдөлмөрийн баатрын алтан соёмт тэмдэг Сүхбаатарын одонгоор шагнасгүй. Зарлиг буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дугаар 94 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол Улсын ардын цол хүртээх тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалд Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгоно. Тулгар төрийн 2227 жил, их Монгол Улс байгуулагдсны 812 жил, үндэсний эрх жилөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 107 жил, ардын хувьсгалын 97 жил, ардчилсан хувьсгалын 29 жил, үндэсний их баяр наадмыг тус тохиолдуулан Монгол Улсын консерваторийн үндэс суурийг бэлтгэх, ерөнхий боловсролын болон мэргэжлийн урлагийн сургалтын бодлогын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын консерваторийн Ахмад багш Месхийн Цэрэн Доржийг ардын багш цолоор Монгол Улсын боксын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүргэж, төв дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан олон 10 тамирчин төрөн гарах хөрс суурийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монголын боксын холбооны зөвлөх дасгалжуулагч Хайдвын Алтан хуйгийг ардын багш цолоор тайз дэлгэцийн урлагт сэтгэлд хоногшсон олон дүр бүтээж, баримтат болон орчуулгын шилдэг уран бүтээлүүдэд дуу хоолойгоо мөн хөлж, Монголын тайз, дэлгэц, телевиз, радиогийн хөгжилд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монголын радиогийн нэвтрүүлэгч Гомбын Равданд Монгол Улсын ардын жүжигчин цол тус хүртээсгүй. Зарлиг буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дугаар 95 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол Улсын гавьяат цол хүртээх тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалд Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгоно. Тулгар төрийн 2227 жил, их Монгол Улс байгуулагдсны 812 жил, үндэсний эрх жилөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 107 жил, ардын хувьсгалын 97 жил, ардчилсан хувьсгалын 29 жил, үндэсний их баяр наадмыг тус тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээсгүй. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Гүнд самбуугийн Сандуйжов, эрдэнэ төлөвлөрийн зөвлөх инженер
Үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Асарванийн Шовдор хөтлийн цемент хувьцаат компанийн захирал. Гавьяат жүжигчин цолоор Отхон төгсийн Ануужин улсын дүр бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол бүжигчин. Гавьяат жүжигчин цолоор Тангадын Борхуу чөлөөт уран бүтээлч. Гавьяат жүжигчин цолоор Пунцхийн Эрдэнэ зан Монголын хошин урлагийн Маск продакшны жүжигчин. Гавьяат дасгалжуулагч цолоор Бямбжавын Алтан цэцэг Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн захирал. Гавьяат багш цолоор Цэрэнгийн Адьясрын шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш. Монгол улсын гавьяат багш цолоор Гончгийн ган тогтох хэл бичлийн шинжлэх ухааны доктор, профессор. Монгол улсын гавьяат багш цолоор Даштуржийн Тунгалаг Монгол улсын консерваторийн төгөлдөр хуурын багш. Шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор Цэвэний Нанзад шинжлэх ухааны технологийн их сургуулийн профессор. Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Боожийн Цэвэн Ахмад тариаланч. Гавьяат тээвэрчин цолоор Цэрэнгийн Мегмаржав Ахмад тээвэрчин. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Давгийн Жамин Ахмад зохиолч, сэтгүүлч. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Хадын Пүрв үндэсний бүхийн засуулч. Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Нямбалбарын оюун Монгол улсын консерваторийн хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч.
Худалдааны гавьяат ажилтан цолоор Дамдангийн Гомбсүрэн Ганган импкс хязгаарлагдмал хариуцлага компанийн захирал хүний гавьяат эмч цолоор Машлайн инх туяа өргөн амаржих газрын их эмч Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Бямбагийн Батцэрэдэн Итүгэн их сургуулийн ректор зорилго буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Галт Магийн Баттулга Тулгар төрийн 2227 жил их Монгол Улс байгуулагдсны 812 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 107 жил ардын хувьсгалын 97 жил ардчилсан хувьсгалын 29 жил үндэсний их баяр наадмыг тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медалаар шагнасгав. Сүхбаатарын одонгоор Дашторжийн Батбэлэг хан улдүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн одонгоор Бадарчин Жаргалмаа Игэл телевизийн сэтгүүлч Цэргийн гавьяаны Улаантүгийн одонгоор Цэдэн доржийн Батсайхан зэвсэг түвшний жанжин штабын ахлах мэргэжилтэн Хурандаа Цэргийн гавьяаны одонгоор Доржийн Пүрэв сайхан үндэсний батлан хамгаалах их сургуулийн цэргийн нэгдсэн сургуулийн ахлах багш Цэргийн хүндэт медалаар Доржийн Тунгалаг зэвсэг түвшний жанжин штабын инхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хилцийн арт талын мэргэжилтэн Дэд Хурандаа зарлиг буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Галт Магийн Баттулга Монголчуудаа ажил үйлсээр манлайлагчдаа та бүхэнд Тулгар төрийн 2227 их Монгол Улсын 812 ардын хувьсгалын 97 жилийн арчилсан хувьсгалын 29 жилийн үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье. Төрт ёсны уламжлалын дагуу өнөөдөр ажил үйлсээр манлайлагчид гавшгайчдад төрийн цол одон медаль гардуулж байгаамаа. Төрийн шагналд хүртгэсэд тэдний гэр бүл ойр дотныхон хамт олонд бас халуун баяр хүргье. Хөгжлийн зорилго, амьдралын утга учир нь хүмүүсийн төлөө, бусдад сайн сайхныг авчрахын төлөө, эх орондоо илүү сайныг бий болгох, бүтээх, өрнүүлэхийн төлөөх цуцалдгүй хөдөлмөрт оршдог. Ажил үйлстэй манлайлсан хөдөлмөр зүтгэд гаргасан иргэдэд Монголын төр сайшин шагнах нь зүүн хэрэг юм аа. Өнөөдөр төрийн цол одон медалаар шагнагчдын дунд уулын баяжуулах эрдэнэ үйлдвэрийн өрмийн машинч Батхүүгийн Батбаяр байна. 35 жил ажилласан байна. Энэ жил 40 жилийнхаа түүхтэйг тэмдэглэж байгаа тус үйлдвэрийн амжилт бүтээлийн төлөө амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулан үр бүтээлтэй ажиллаж ирсэн танд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолыг олгож байгаамаа.
Монгол улсын эдийн засагт олон жил үр өгөөж өгч буй Эрдэнэ төлөвлөрийн хөдөлмөр чамд олонны 40 жилийн зүтгэлийг Монгол улсын төр үнэлж байгаагийн нэгэн жишээ нь энэ юм а. Монгол улсын консерваторийн багш Мишгийн цэрэнд орж Монголын боксын холбооны зөвлөх Хайдын алтан хуйг нарт Монгол улсын ардын багш цолыг бас олголоо. Та бүхний сурган хүмүүжүүлэх үүсд гаргасан амжилт зүтгэлийг монголчууд сайн мэднэ. Монголын ариутойгийн нэвтрүүлж Гомбын аравдан танд Монгол улсын ардын жүжигчин цолыг бас олголоо. Театр киноны урлагт бүтээсэн чадварлаг дөрүүд болон үгийн урлаг, өгүүлэх арга зүйг бүтээлчээр хөгжүүлэх үйлсд гаргасан амжилт бүтээлэгт нь төр өндрөөр үнэлж байгаамаа. Нийслэлийн өргөн амарч газрын эмч Мишлен Инхтвэ таныг Монгол улсын гавьяат эмч цолоор шагнаж байна. Монголчуудын 8 хүн тутмын нэг, нийслэлчүүдийн 3 хүн тутмын нэг нь нэгдүгээр төрөх гэж олноо нэрсэн энэ эмнэлэгт мэндэлсэн байдаг бөгөөд их барих эмч хүйн ээж нарыг төлөөлүүлэн таны нөр хичээнгүй хөдөлмөрийг Монголын төр үнэлж байна. Усжуулалт, усны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж говийг усжуулах төслүүдийн техникийн үндэслэлийг боловсруулах, эх орныхоо усны нөөцийн менежментийг төлөвлөгөө боловсруулах зэрэг үйлсд чармайн ажилласныг тань үнэлж Норбелийн чагнаа танд байгаль орчны гавьяат цолыг олгож байна. Дархан уул аймгийн иргэн Боожийн цэвэн Монгол улсын гавьяат тариалан цолоор бас шагнагдж байна. 61 онд хонгорын сангийн аж ахуйд илгээлтээр ирсэн цагаас хойш өнөө хүртэл тариалангийн талбайд зүтгэж тариаланчид хадамчдыг сургуун дадлагжуулж нутаг орондоо хүндлэг сэтгэлийг тарааж авахч нь ийхүү төр үнэлж байгаамаа. Өнөөдөр шагналд хүртэж байгаа бүх манлайлагчид сайчуудад халуун баяр хүргээд ажил амьдралт нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Үйлс буянт нь сүн талаашаа харин болтугай. Үлзий худагт нь сүмбэр улсах бат болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс үрд мандагай. Баярлалаа тав.